Амар зай гүшүүн асуулт асуу. За. Асуулгын хариултыг бас уншлаа. Тэгээд энэ дээр бас нэг хэд гурван асуултууд байна. Тодруулж асуух гэсэн. Тэр дундаа тэр цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны чиглэлээр хийсэн тайлан мэдээллийг сонслоо л доо. Тэгээд сая 20 оны төсөв баталлаа. Тэгээ ер нь цаг агаарт зориудаар нөлөөлөхийн үйл ажиллагаа бол тэр дундаа энэ хуурайшсан уур амьсгалтай энэ орон нутагт тэр дундаа говийн бүсэд, цөл хээрийн бүсэд энэ үйл ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай. Гэтэл энэ өөрөө юун дээр тогтож үйл ажиллагаа нь одоо явагдах вэ гэхээр ялчгүй хөрөнгө санхүүтэй холбоотой. Би бол байгаль орчны яамыг харахад бол энэ цаг агаар зориудаар нөлөөлөхийн үйл ажиллагаанд маш их идэвхтэй оролцдог. Гадна дотны тусламж дэмжлэгээр энэний бас одоо материалыг тоног төхөөрөмж, машин техник хэрэгслээр хангах энэ асуудал бүх одоо цаг хугацаанд бодлогын хэмжээнд шийдэгдэж байсан л. Гэтэл эдгээрийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалт санхүүгийнх нь асуудал мэдээж эн чинь бас тодорхой хэмжээгээр буудахаасаа эхлээл бүх зүйл хөрөнгө мөнгө санхүү төсөвтэй холбоотой учраас энийг бол бас говийн ард түмэн бас асууж байна. Энэ дээр бас зохион байгуулалттай арга хэлбэртэй тэгээд яг хэдийд нь нөлөөлөх вэ гэдэг ийм одоо зүй тогтолтой. Тэгээ энэ дээрээ ч гэсэн төр бодлогын хэмжээнд анхаарч ажилладаг ийм одоо механизмыг хэрэгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай байна гэж ингэж үзсэн. Тэгэхээр энэ асуулгын хариултыг бол үзлээ. Би бас энэ дээр нэмэлт тайлбар өгөөд ер нь 20 он энэс цааш хугацаанд энэ цаг агаарт зориудаар нөлөөлж байгаа энэ асуудал дээр ер нь яам бодлогын хэмжээнд ямар байр суурь баримталж байгаа гэсэн асуудал. Дараа нь энэ бэлчээрийн талхагдал цөлжилттэй холбоотой асуудлыг бид нөхөн сэргээх, ногоон байгууламжийг бий болгох, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах асуудал бол малчин ард түмэнд бол туйлын хэрэгцээтэй шаардлагатай зүйл байгаа. Тоо статистик мэдээг судлаад байхад бол бас энэ худаг усны гаралт гээд бас нэлээд тоо үзүүлэлтүүд байна л та. Эдгээрийн ашиглалт ямар түвшинд явж байгаа вэ? Зүгээр худаг гарах нэрээр хөрөнгө мөнгө бас одоо ингэж хоосон урсж гэнэ үү? Энэ хэдэн жилийн хугацаанд үйл ажиллагаа нь явагдаж байна. Усны нөөц давтамжийн энэ одоо зүйл, энэ уур амьсгалын өөрчлөлт, энэ цаг үеийн өөрчлөлтөд ямар хэмжээгээр одоо хамааралтай байгаа энэ асуудлыг та бүхэн маань судалгаа шинжилгээ хийж үзсэн үү? Энэ асуудал бэлчээр усны асуудалтай холбоотойгоор отор нүүдэл хийх, одоо бэлчээр сайтай байгаа газар руугаа нүүх гэдэг худаг ус ховорхон байдаг. Энэ зүйл бол магадгүй тэр говийн цөлхээрийн бүсэд бол үнэхээр анхаарал татаж байгаа асуудал байгаа. Тэгэхээр энэ дээр бас бодлогын төвшөнд тэр дундаа 20 оны төсөв тусгаж хийж хэрэгжүүлсэн Заахийн хариулах. Цэрэнбатаа сайд асуултанд хариулнаа. Амар зай гүшүүн асуултанд хариулъя. Өнөөдөр бид нэр бэлчээрийн даатцыг хэтгсэн талаар сайн мэдээлэлд орсон. Үнэхээр бид цаашд одоо өвлийн цагаан огтонтой гэхээс илүү бэлчээрийнхээ даатц тохирсон малын тоотлоготой байх дээр бүх шатны удирдлагууд, бүх шатны одоо шийдвэр гаргагч нар нэг төвшөнд хүрэх ёстой болчиход байгаа юм. Өнөөдөр одоо бидний бэлчээрийн даатц хэтгцэн байгаа учраас бид хичнээн олон худаг гаргаад дийлэхгүй. Тийм учраас мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулдаг, мал нядалгааны одоо тасралтгүй ажилтдаг үйлдвэрүүдийг бодлого гаргаж орон нутагт бий болгож ээж бид энтэй цаашдаа тэмцэнэ. Тэгэхгүй бол одоо жилийн жилд тоо толгой өсөж байна. Үүнтэй зэрэгцээд уур амьсгалын өөрчлөлтөөс болоод бидний усны нөөц хомсдож байна. Гэх мэтлэн хүндрэл байгаа. Тэгэхээр цаашд энэ бид нэр хөдөө аж ахуйн салбартаа бодлогын өөрчлөлт гаргаж бэлчээртэй тохирсон тооны одоо малтай байна гэдэг дээр явах. Дээр нь сүүлийн жилүүд бас зэрлэг амьтны тоотлого өсөж байгаа учраас бас говийн бүсийн эмзэг хөрстэй газрууд дээрх бас усны ашиглалт, бэлчээрийн ашиглалтын дээр бас хүндрэл гарч байгаа гэдгийг олох хэрэгтэй. За таны асуусан цаг агаар зориудаар нөлөөлт үйл ажиллагаатай холбогдуулаад сүүлийн 2-3 жилийн хэрэглэгдэх сум техникийн юунд багч гэсэн бид агц гаргаад явж байгаа. Энэ жилээс жилд бол ашиглах сумны тоо маань нэмэгдээд явж байгаа. 20 онд бас өмнөх жилээс 1000 гаруйгаар илүү нэмэгдсэн бидэнд бол төсөд орж ирсэнд тавигдсан явж байгаа. За энэ хоёр өнгөрч байгаа 2019 онд гадны зээл тусламжтай хамтраад цагур орчны шинжилгээнийхээ бүх аймагын одоо автомашин техник хэрэгслийг шинжилсэн. Яг одоо цаг агаар зориудаар нөлөөлөх цаг хугацаа болоход
саадгүйгээр одоо газар дээр нь очиод ажиллах боломжийг нь ямар ч гэсэн нийт 21 аймгийнхаа одоо ариа байгууллагуудыг унаажуулсан байгаа энэ дээр. За мөн одоо олон улсын дэлхийн цагуурийн байгууллагуудтайгаа хамтарч мэрэгчнүүдэд чадваржуулах асуудал дээр бас ахис дэвшил гарсан, сургалтанд хүмүүс хамрагдаад явж байгаа гэдгийг гол асуудал бид нь одоо бэлчээрийн даацынхаа тоо хэмжээг л өгөхгүй бол бид 1000 одоо үйлдэл нөлөөлөөд бороо оруулаад тэр маань бас тухайн цаг үеийн нөхцөл байдал хөрсөн чингэх үржил шимтэй болж чадахгүй байх юм хүндрэлүүд бас байгаа гэдгийг хэлье. Тэгээд бусад асуудал дээр нь ажил хийх юм л. За 86 дугаар микрофон асуултанд оруулна. За баярлалаа. Байгаль орчин аялал жуулчлалын төрийн зэрэг удирдлагын газрын дарга Эрдэнэ болгон. За амар зай гишүүний асуултанд тодруулга нэмж хэлье. За цагуурын тасралтгүй ажиглалт хийдэг нийтдээ 137 хүртэл ажиллаж байгаа. Та бас энэ төлөв байдлын өөрчлөлтийн талаарх тайлангуй сайн уншсан юм байна. За бодлогын хувьд бол 20 онд одоо сайн хэллээ. Ерөнхийдөө бол энэ бороо буужин цагаагаар зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны төсөв болон сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдээ тавьж байгаа. 19 онд борооны буужин дээр 576 сая төгрөг батлагдсан бол 20 оны төсөвтөр 3000 буужин буюу 1.4 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна. Аэрологийн радио зоонд бол 19 онд 342 сая төгрөг байсан бол одоо 755 сая төгрөг төсөвлөгдөөд ингээд нэмэгдээ явж байгаа. Тэгээ энэ төсөв маань мэдээж салшгүй холбоотой. Энэ төсөв хангалттай байж бороо буужин аэрологийн радио зоонд хийх үйл ажиллагаанд төсөв санхүү байж бид нар бол энийг бол одоо шинжлэх ухааны үндсэлтэйгээр одоо яг аль газруудад хийх ёстой вэ гэдэг одоо төлөвлөгөөнийхэн дагуу хийх бүрэн боломж бүрдэнэ. Хоёрдугаар ус ашиглалт дээр бол 21 сав газрын захиргаа ус ашиглалт дээр усын нөөц ашиглалт дээр бол ерөнхийдөө зөвшөөрлийн механизмээр дамжуулж хяналт тавьдаг. Ус ашиглуулах дүгнэлт өгж байгаа, гэрээ байгуулж байгаа. За тэгээд тухайн төсөл хөтөлбөр ялангуяа говийн аймагуудад тийм ээ төсөл хөтөлбөр дээр ус ашиглуулах гэрээ дүгнэлтэн дээр бол бид маш сайн одоо хянж үздэг. Тухайн удгийн маань литр секунд нь ямар байна, төвшин яаж өөрчлөгдсөн байна гэдэг дээр үндэслэж дүгнэлт гардаг учраас худгаас одоо үйл ажиллагаа явуулж байгаа төсөл хөтөлбөрүүд дээр бол янз бүрийн одоо ус ашиглалтын байдал дээр бол тогтмол банк хяналт бүрэн тавьж чаддгаа гэж хэлэх байна. Мөн усны нөөцтэй холбоотой газрын дорх усны хяналт шинжилгээний сүлжээ өнөөдөр улсын хэмжээнд нэг 240 орчим цооногийг бол онлайн болон офлайн горимтой бол ажиглалт явуулж байгаа. За тэгээд энэ ажиглалтын үр дүнд бол тухайн ашиглаж болох усны нөөц зөвшөөрөгдөх хэмжээнээс доошсон тохиолдолд бол тухайн усны нөөцийн ордоос ус ашиглах үйл ажиллагаа зогсоох хүртэл арга хэмжээ авсан юм тохиолдлууд байж байгаа. За ногоон байгууламжийг нэмэгдүүлэх асуудал дээр бол өнөөдөр улсын хэмжээнд 21 аймаг 8 дүүрэг дээр бол ногоон төгөл байгуулах арга хэмжээ бол улсын хэмжээнд зохион байгуулагдаад 19 онд амжилттай явагдаж байна. 3.5 гад за мөн услахааныхын системийг одоо хашаажуулалтын асуудалтай бүрэн шийдэд явж байгаа учраас хавар хийсэн одоо 8 аймагт хийсэн одоо энэ ногоон төгөлийн минь одоо ургалт бол 90-с дээш хувьтай байна гэсэн ийм мэдээтэй байгаа. За сая намар бол бүхний тэрмот тарих өдрөөр бол 21 аймаг болгож гүйцээж ингэж хийсэн байж байгаа. За За одоо Бадмааны мөгийн Бат Эрдэнэ гишүүн асуулт асууна.